Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ажлын алба хийж гүйцэтгэх нь 2017 оны эхний улиралдаа багтааж гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиа сурталчлах, олон нийтэд таниулах энэ ажлыг нэлээд төлхөө зохион байгуулсан. Хууль зүйн дотоод хэргийн яам нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх төслийн хүрээнд энэ ажлууд зохион байгуулагдаж явагдах юм байна. Эхний ээлжинд хувь сахиулах байгууллагын болон гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд заагдсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтууд нэлээд төлхөө явагдана. Энэ үүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрүүд эхний ээлжинд гарчихсан байгаа. Хувь сахиулахын их сургууль дээр эхний сургалтууд явагдаад эхэлсэн. Үүнээс гадна Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтарсан багийнхныг багт орж ажиллах ажилтнуудыг болон цагдаагийн байгууллагын ажилтнуудыг сургах сургалтын ажил бас төлөвлөгдөөд явж байна. Үүнээс гадна бид олон нийтэд энэ хуулийг сурталчлах, үүргийг таниулах, эрх үүргийг нь таниулах, түүнээс гадна хохирогчдод болон энэ гэмтэргийн гэрч ямар мэдээлэгч гэдэг маш олон субъектүүдийг зааж өгсөн эдгээртэй холбоотой мэдээлэлээр бас олон нийтийг бол хангах чиглэлээр нэлээдгүй ажил төлөвлөд ажил эхлээд явж байгаа.